сайн байцгаана уу? Сэлэнг аймаг Мандан сумын төгөөл ерөнхий боловсролын сургуулийн 10 ангийн сурагч Мөхтлэг. Соёл эрдэнэ. Мөнгө хоёр. Манай бүтээл нь юу? Ийм ил задгай хогнуудыг жижигсгэж, хэмжээг нь багасгаж түүхийн эдүүдийг бэлтгээд дахин боловсруулах кампанид ер нь туслах тийм зорилттой үйлдвэр. Тэгээд ийм ил задгай энэ тэнд байдаг улаан чулуутын хогийн цэг, ил одоо сум дүүрэг мөргийн хогийн цэгүүдийг байхгүй болгох зорилттой. Тэгээд манай үйлдвэр нь ер нь бол энэ машин ингээд хог очиад ирэхэд энд ирээд ийшээ чигшээд ийшээ энэ замаар гүйлэнгүүт дөрвөн ангилж авах юм. Ангилж авангууд төмөр, ундааны сав, гэлгар уут тэгээд шин дахин боловсруулагдаж болохгүй гэж дөрвөн ангилж авна. Дахин боловсруулагдаж болохгүй гэжээ энд хийж хураана. Тэнгүүтээ дахин боловсруулж болохгүй тэгээд шатааж болох хогнуудаа уурын цохлуугаа ижтаагаад халаалтаа шууд уурын зугнаасаа үйлдвэрээ халаад. Ер нь бол манай сум тосгоны нэг юм уулын ингрээр битүү хогоод хайцсан байдаг байхгүй юу. Тэгээд тэр хогийг хараад амрагчид хүртэл ирээд дандаа асуудаг болохоор тэр сэдвээр авсан. Хамгийн их тулгарсан асуудал тэр шахагчийг хийх. Ер нь хамгийн анх эхлэхэд ер нь хийх газарч олдохгүй. Тэгээд яг ингээд юмнуудаа авах гэхээр бидний яг хэдийн мөнгө нь байгаа ч яг тэр нэг хангалттай хөөцөж өгөхгүйгээр материалууд авахад тэгэхэд сургуулийн захирал маань ойлгож тэгээд хийх өөрөө болон материалуудаар хангаж өгсөн. Хог атсан машин нүгээр орж ирээд энэ дэрэнгүүд ил цул хогуудаа энэ шигшигчэнд хийнгүүт энэ шигшин ингээд тоошороо болон төхөөрөмжийг гацааж болох хогууд энэ шигшиж аваад тэгээд энэ уртаг замаар тэр үлдсэн хогуудаа задлаад явуулангууд ахин боловсруулахгүй гэдгээр нь хувааж задлаж аваад тэгээд төмөрүүдийн энэ шигшигчэнд хийгээд шахагчэнд хий. Ер нь бол манай шахагч үйлдвэртэй иймэрхүү хэмжээтэй байна. Гэхдээ энээс арай том болно. Энийг ажилуулж үзүүлэхийн тулд манекен тавиад арай томоор үйлдэл хийхэд энийг хийсэн. Тэгээ энийг хийгээд энэ яадаг вэ гэхээр ийм лазыг энэ урдуур нь хийхэд ардаас нь ийм болж гарч ирэх зорилттой.